corso de yatin. Pagani! Pizza! Kaya na! Ulululu! It's the color of love. You gave me the kiss I like, kiss of life. You gave me the kiss that's like, kiss of life. You gave me the kiss I like, kiss of life. You gave me the kiss that's like, kiss of life. Сайн бацхан уу? Саруулаа. Өнөөдөр би ингээд хүчнийхаа шүүгээ ингээд утсан чинь надад ингээд нэг ч өмсөж байгаагүй хувц байд юм байна. Ерөөсөө ингээд тохируулж өмсөж байгаагүй хувцнууд бас байд юм байна. Тэгээ одоо гоё дулаараад зам болж гин хагар болцсон. Тэгээд гоё өнгөлөг хувц өмсөөд гоё нимгэн гоё юм нимкэн гоё хувцнуудыг ингээд цогцолж өмсөж хардсан билүү гэд ингээд лук бүрдүүлээгээд тэгээд ингээд өнөөдрийнх бичлэг хийж байна. За тэгээд би нэг хитэн хувцснуудаа одоо ингээд яг солиод ямар лук бүрдүүлж болохоор байна гэж бодоод тэгээд та бүхэндээ үзүүлцгээе. Эхний бүрдүүлэх лук маань болохоор одоо нэг юм цагаан топ байгаа. Би одоо энэ топыг аваад нэг ч өмсөөг байгаа. Надад юусэн өмсөх юу болдоогүй. Одоо үе момент би бүр энийг Монгол руу явахдаа 2 бараг авч явсан байгаа. Тэгээ Монголд ч өмсөөгүй, энд ч өмсөөгүй. Тэгээд доогор нь юм цагаан өмд. Юу нэг цагаан өмд өмсөх туртай гоё. Өмдөд ийм гапи юм гоё цагаан өмд. Тэгээд энэ хоёрыг өмсөд ямар хатгыг харцгаая. Эхний лук маань цагаан хүн ингэж харагдаж байна. Ийм цайвар топтой. Тэгэхээр яг энэ дээдлийн топынаас өөр гоё бүгд өмсөл бас гоё л ах. Тэгээ энэний яг надад энэ нуруу хэсгэр амар гоё. Монгол тийм цээжнээс юм гоё. Тэгээ мантигтай. Эсвэл энэ хитрхийн нөгөө жоохон задгаад болохоор энд ч одоо би нэг өдөр ийм хувц өмсөө явбал бас хүмүүс амар хардаг ихгүй юу? Японд манай энэ хавь яг төв рүүгээ ороод нэг юм жуулчин ихтэй газар болвол за тэнд хин юу өмснө бол яг хамаагүй. Яг ингээд одоо локал хүмүүс амьдардаг те яг ингээ хүн амьдардаг резиденс area юм уу нэг тиймэрхүү газараа нэг жоохон жижигхэн шорттой юм уу нэг ийм ингэр задаа юм явахаар ингээ бүр ингээ амар хатдаг. Анх би бүр ингээд яг 100 яг тийм шорттой юм жижигхэн шорттой ингээ явангууд ингээ хүмүүс бүр ингээ гайхаж хараад угаасаа энд жуулч тэгэж яг ийм жижигхэн шорттой майктай одоо ийм битээ явдаг заа. Түүнээс ингээ хүмүүс нь өөртөө бол дандаа юм урчимтай ярьдаг. Яагаад тэгээ би бүр сүултээ түрүү зам бас өөрөө яг тэгж хоцолдог болсон байсан. Нэг тэгэхээр ингээ нөө айгүй юм наранд ингээд арьсаа гаргахаар ингээд нэгт бүр ингээд амар яг юу байдаг амар халдаг болохоор арьс бүр ингээд түлэгдээд тэгэнгүүтээ яг тийм юм суул юм өмсгөр сарафан эсвэл юм гоё суул өмд өмсөө яах юм бараг хамаагүй сэрхэн биеинд ингээд хувцнаалтгүй тийм байдаг бас учиртай юм билэ. Тэг автаа жуулчт болно те юм хүмүүс ч юм бол аялахаар ирж байгаа гой хувцас өмсөд гой ингээд явах их л байдаг. Би бол одоо Монголд бол 100 дандаа шорт майк гэнтэй явдаг. Тэг энд бол бараг түрүү 100 лав бараг дандаа өмд өмсөөр байгаа л таарсан. Тэгээд яг энийг өмсөх. За яг ганц гарч орж шоудахтай яг өмсөл өмсөх. Гэтэ энэ зам бодлоо энийг одоо өмснө. Тэгэхгүй бүр яалктайгаа бүр байсаар байна. За тэгээд яг энэний дээгүүр нэг юм хамц өмсөл зүгээр юм болов уу гэж бодсон. Гэтэ яг надад одоогоор яг гоё таарчгаар цамц энтэй ачаар бис бодоод болохгүй байна. Тэгээд ийм цамц байгаахгүй юу. Тэгээ бас би бүр юу юм бэ бүр юм цагаан хүн дээрс хүн. Энэ цамцны надад юу нэг айгуу гоё юм. Ханцуун юм гоё юм том юм өргөн ийм өвөрмөц гэх юм уу. Тэгээ ингээд яг явж болох юм. Гэхдээ тэгээ энэ дээр нь дахиад нэг юм жоохон юм цүнх эсвэл үзүүний оролт ч юм уу те оролцож өгтөрнө шүү дээ. Ингээ явбал бас болох юм те. За нэг ийм цагаан хүн гэдэг
Нэг лүк байна. За тэгээ дахиад өөр лүк харуулъя. Би ер нь дэлгүүр орж хувцах хэрэгтэй болчихно. Тийм амар excuse. За энэ болохоор зүгээр ийм юб би тэгтээ нэг юб өмсөд байдаг байхгүй юу? Ер нь бол эсвэл жоохносоо л юб нэг өмсдгүү хөтэйсэн. Болоод ч нэг өмсөөгүй хаяа тагаал. Гэсэн зүгээр юм хэрэгтэй. Тэгээ нэг ийм юб байдیں۔ Ийм хилэн ийм одоо яг жоохон мод болж байгаа юм. Бордоо ийм юбгийг сайн Монголоос авчирсан. Монголд яж хахт нь энэ дэр өмсөй даа гэд. Тэгээд яг ийм юбгийг ийм цайвар бас ийм цамцтай өмсөв зүгээр юм болов. Гэхдээ ингэчүүл зүгээр юм уу? There's a kind of нэг ийм хөдөө. Тэгээд даагуур нэг хөрхөн балерина өмсгөөр. Тэгээд нэг ийм лук бас бүрдүүлээ гарч орж ийн. Ингээд би юб өмсгөрээ энэ л бүр амархан. Ямар гоё юм бэ гэж би дандаа өмд шорт өмсдөг болохоор. Энэд хөвчлэн дандаа нэг өмд шорт тийм юм авч өгдөг. Нэг бол нэг хөдлөөд явхад гүйж харайхад амар юм болов гэ. Тэггүй юм юбхтэй ингээд гүйж хараагаал ингээд явсан ч хэцүү шүү дээ. Тэгээ энэ л ч өөр айгу гүүгээл юм хүмдэр авирдаг болохоор юм юбг эртүүз биш юм шорт эртүүз нэг тийм сул өмд ингээд өмсүүлсэн хамаагүй амар санагдаад байдэ. За нэг хоёр дахь лук иймэрхүү. Гэхдээ яг бүр яг аим тассэн лук нөө бүрдэхгүй л л да. Би зүгээр сая гинт бодож байгаа нэр ийм бичлэхээ зүгээр юм болов гэд хэлсэн байхгүй юу? Тийм болохоор яг өөрт байгаа. Яг нөөцөөрөө ингээд танарт үзүүлээ. За одоо ингээд сүүлийн 3 дахь лук. За энэ лук бол яг л миний лук. Яг миний комфорт хувцс гэх юм бол яг ийм хувцс. Би юм өмд өмсгөх дуртай. Тэгээд ийм crop top юм жоохон туурцчин. Ерөнхийдөө яг нэг ийм хувцлаад явхад бол надад ингээ айгу гоё яс байдаг. Миний яг дандаа ингээд өмсдөх хувцс гэх юм бол би яг ийм t-shirt тэгээд ийм өмд тэгээд дээгүүр ийм сороочог юм уу эсвэл ямар нэг юм яг өдөр тутамдаа зүгээр яг нэг ийм special piece зүгээр ажилдаа явах эсвэл нэг дэлгүүр орох ч юм уу те нэг тиймэрхүү өндөр хөвчлэн дад ингээ хувцлаа явчихтэй. За ингээд ямар нэгэн газар руу яг зориулж явах юм бол мэдээж арай жоох наряад нь ингээ ганглаад явдаг. Тэр үед арай юу өмсдөг. Гэтэ ерөнхийдөө бол нэг яг иймэрхүү хувцлалт бол яг намайг илэрхийлдэг юм болоо эсвэл яг би саруул гэдэг юм шиг санагддаг. Хад илүү тухтай байдаг, намайг илүү тухтай олгож өгдөг. Тэгээд өнөөдөр миний бүрдүүлсэн 3 лук ийм байла. Дараагийн удаа дахиад өөр шинэ хувцс юм уу эсвэл өөр шинэ лукны санаа бодоод байхлаарэ дахиад ийм бичлэг хийнэ. За, түр бай. Яа, бүгд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдөр 4 сар 17 өнөөдөр. Өнөөдөр яадаг өдөр вэ гэвэл G-Dragon-ы Японд Токиод хийх концертныхаа билет зарагдаж эхлэх өдрөө. Одоо 5:53 минут болж байна. Одоо 6 цагаас эхлээд сайтн дээр зарагдаж эхлэх байхгүй юу? Тэгээд одоо би ингээ бүх юм бэлтцээл ингээ сууж байгаа байхгүй юу? Тэгээд одоо авч чадах байх гэж бодож байна. Авахыг одоо хичээн ямар нэгэн аргаар заавал авна. Ер нь бол үзнэ. Тэгээд юу яж байгаа? G-Dragon-ы тоглолт болохоор 5 сарын 11, 12-нд болохгүй юу? Тэгээ би болохоор 11-ний тоглолтын билетийг авах гээд энэ ч сууж байна. Тэгээ уул нь энэ юу яа дээ? Японд тоглолтоо хийж байгаа хамтлаг дуучид болохоор ер нь тоглолтын билет нь юм лотерейгаар явдیں۔ Уул нь тэгсэн чинь энэ болохоор шууд ихэнд ороод ихэнд шууд аавна гээд шууд аваад явах юм билээ. Тийм болохоор бас нэлээд алаан болохлах гэж бодож байна. Одоо эн чинь би ганц над шиг одоо яг дахиад хэдэн зуун хүн ингэ сууж байгаа шүү дээ. Бас одоо энийг үзэх гэж энэ чинь Тайван, Хонконг гээл Шанхай гээл ойрох газраас ингэ Токио руу ирнэ. Тийм болохоор тэр болгоны хүмүүс үзэх гээд одоо ингэ G-Dragon-ы концертыг үзэх гээд ингээд яг билет авах гал манай сууж байгаа байх гэж бодож байна. Тэгээ би чи одоо Big Bang-ийн фэн анх гарч эхлэхээс өмнө их сонсч эхэлсэн. Яг дунд ангитай байхдаа юу. Тэгээ дунд ангитай ороод яг сонссон баха. Тэр үед яг дебютигээ гарч ирсэн. Тэгээд тэр дундаас G-Dragon би айгуу дуртай. Тэгээд G-Dragon-ыгаа маш олон удаан жил сонсч ийн концертыг үзэхийг үнэхээр их мөрөөддөг гэсэн. Тэгээ одоо энэ мөрөөдөл минь бэлгэхэд
Одоогоор 6 минут дотор. Яа, тэгтээ би мөрөө энэ билетийг авч яах гэж барыг зүүдэлсэн баха. Тэгээ үнийн хувьд болохоор юм байгаа байхгүй юу? VIP гэдэг хамгийн үнэтэй 50,000 yen байхгүй. 50,000 yen шууд хэдий сая 200 гаруй юм уу нэг тэр хавцаа. Тэгэнгүүт энэ дээр нь болохоор юу орж байгаа вэ гэсэн чи яг ингээд нөгөө тайзны хажуудлаа ингээд юм зогсдог одоо сит тэнд суудал. За тэгэнгүүт юм VIP гэсэн юм пас одоо юм жидгийн зурагтай байт юм лээ. Тэгээ энэ sound check party гэдэг нөгөө тоглолт эхлэхээс өмнө нөгөө нэг саундаа шалгангаа ингээд дуулаад явдаг юм лээ шүү дээ. Тэрийг ингээд шууд үзэх. Тэнгүүтээ юм зураг энэ өгөх юм билээ. Фотокарт exclusive. Тэнгүүт энэ хамгийн гоё юм зэ. After show-нд нь явна гэж байгаа байхгүй. Тэгээ Солонгос захт нэм бос юм бол мэдгүй гэж энэ дээр бүр after show гэхэл бүр энэ юу юм гоё юм бэ гэж бодсон. Жидтэй ам шоуд нь. Дараагийнх нь 40,000 яг саяны дээдлийн дурсантай адилхан. Гэхдээ after show-нд бол яахгүй юм билээ. За тэгээд доошоо 25,000, 18,000, 14,000 ингээд стадион хойшлоод ингээд яваад явж байгаа. За тэнгүүтээ энэ одоо Tokyo Dome чинь нийтдээ 55,000 хүний багтаамжтай тийм том стадион баггүй. Тэгээ 2 өдөр эхлэж 110,000 хүн ерөнхийдөө үзэн гэсэн үг. За тэгээд 110,000 хүн одоо энд билет авах га 110,000 ч одоо хүн биш яхаа үднээс 2 дахин 3 дахин хүн байгаа гэж би бодож байна. Тэгээд Токио тоглоно, Осака тоглоно, бас Йокохама тоглох юм билээ. 10-ийн 5 сарын 10, 11 юм биш. 10 юм биш. За тэгээд одоо би чадна. Энэ шин альбом нэг гоё альбом бил гоё дуунуудтай надад аюу таалагдсан. За одоо 2 минут. Oh my god, яаж байх юм болоо? Ёо нэг юм шалгалт өгч байгаа юм шиг эсвэл нэг юу их гэж байгаа юм шиг амар байж штэ яа. Тэгээд хэрэг авч чадахгүй байлаа гэж бодоход тэгээд шагийн билет л авах байх та. Тэгтээ авнаа. Ус авна. Одоо 1 минут. Скана тэрсапа. Чиг ингээд ямар болон хүмүүс гэж байгаа л. Тэгээд энэ газрын сайтын ачаал 8 хахад. Айгуу голон хүмүүс хандаад. Тэрэндээ бэлтгэлтэй байх уу? Сэрээр унж мөн гэсэн юм байхгүй. Яг миний бүр ингэ зүрх амар хурдуурн цогцолоод байна. Одоо 1 минут. Одоо 30 секунд гэж боддог. 6 секунд. За. Яа, тэгсэн чинь шууд гацж энтер. Oh my god. Oh no. Гацсан шүү. Тэр. This is temporary and officers good capacity for please try again. Nande. G-Dragon. Buy tickets. Search. One eternity later. За би сүлд нөгөө G-Dragon-ы TikTok гад бичлэг хийсэндээ тэгвч авч чадсан. Өөртөө нөгөө яаж хийж яагаад авна гэснээрээ өөртөө яаж хийж яагаад авсан. Тэгээ яг ямар процесс болсон бэ гэдэг нь ярил яг нөгөө нэг эхлээд сайтаар авах гээд би үзээдсэн чинь бүгд sold out болоод тэгтээ тэнцээ дандаа нөгөө вакцин билетүүдэд байгаад гэсэн 4 хүний 6 9 12 хүний гэх тийм вакцтай. Яг single билетүүд нь байхгүй. Тэгээ тэнгууд нь би за 4 хүнийхтэй ч гэсэн багцтай билетийг авчиг гэж бодоод тэгсэн чинь тэгэл дууссан л та угаасаа. Тэгээ G-Dragon-ы сайтн дээр нь Clock гэдэг аппликейшнээ бас зарагдана гэсэн байсан байхгүй юу. Тэгээд тэрийг яг санаад яг аппликейшнээ татаад ороод яг хайсан чинь ингээд байжсан. Тэгтээ тэр чинь нөгөө яг эхлээд юунд орж байгаа байхгүй юу. Хүлээлгийн яг тийм горимд ороод тэгээд миний уур 7,000 хүн байгаа байхгүй 7,092 хүн байсан баха би бүрээ тийг санаж. Тэгээ нэг 5-6 минут л хүлээсэн. Тэгээ орсон чи яг билетүүд нь байсан single билетүүд нь. Тэгээд ороод аваад байсан чи үнэтэй.
айгүй үнэтэйсэн. Айгүй ч гэжтэй ерөнхийдөө яг зарлагдсан үн нь бол өөрөө 18,000 yen ахгүй юу. Тэгээ яг тэр аппликейшн дээр болохоор 34,000 yen-ээр зарагдчихсан. Тэгснээр тэр чинь амар юм паналтай тикет нь яг өөрөх нь үнээр байгаа хгүй. Тэнгүүдээ тэр блог гэдэг нь тэр нь болохоор яг Tripsicom гэдэг шиг тийм аялын л яг тийм аппликейшн билээ л дээ. Тэгээд яг юм купонууд өгч байгаа хгүй. Купонууд нь нэмэгдээд ийм болж байгаа гэж. Тэр нь болохоор 5,000 yen-ийн одоо юм activities купон, юуны машин рентлийн купон, тэгээ хотелс купон гэдэг ийм 5,000 yen-ийн купон гэсэн заяа. Тэгээ би ингээд бонусанд нь зүгээр тэр аппликейшны бонусанд нь ч юм уу юмд нь ч юм зүгээр тэр аппликейшны нэг бага купонуудтай болсон. Тэгээ юу ч аваад тэгэл тэр чинь авахгүй ч бас амар сандарч байгаа шүү дээ. Ингээ буруу зүв дарчихгүй гэж баахан чеклэл. Тэгэл чинь нөгөө нэг яг тэр процессыг 9 минутын дотор ерөөхдөө хийж гүйцэтгэж дуусгах хэвээр. Тэгэл ингээл яг бук ингээ хийгээл нөгөө дансын мэдээлэл энтрээ явуулаад тэгэл тэр чинь нөгөө нэг баталгаажуулах код нь өөр утсан дээр биг утсан дээр ирж мэрэл тэгээ аягүй сандарсан. За тэгэл юутсан confirmation mail нэрэл одоо тэгээ тикет нь мэйлээр ирэх хэвээр. Тэгээ мэйлээр тикет маань иржээж итгэх байх. Яг одоо ч гэсэн итгэжлээ гал да. Тэгтээ бас яг нэг тийм юу шиг юм шиг зүудлээд байгаа юм шиг гүний бодит биш. Хизээч энэ мөрөөдөл ингэж биелнэ гэж бодож байгаагүй гэх юм уу да. Одоо яг амар хол юм шиг санагдчихсэн чинь гинт ингээд билетийг аваад үзэн гэдэг чинь бас үзэж байгаа гэж бодохоор ингээд ерөөс өмшгүй байгаа байхгүй. Яг стадионд нь ороод концерт эхлэхийг харж ээж л яг итгэх ах гэж бодож байна. Тэгээд 5 сарын 10-ны өдөр Токио Дом стадионд одоо юу яа? G-Dragon концерт үүснэ. Тэгээ энэ хүн ингээд боломжийг надад олгосон. Нөхөртөө баярлаа. Обидээ баярлаа. Хайртай шүү. Тэгээд ерөөдөө G-Dragon-ийнхаа тустай влог хий гэж бодож байгаа. Дараа нь өөрөө үзээд ингээд дурсамж олдож үлдээгээд бас G-Dragon сонсдог хүмүүстэй хам бол бас мэдээж гоё байхах гэж бодоод тэгээ влог хийн. Хитрхи хөрсөндөө болоо бас влог хийхгүй байж магадгүй. Тийм болохоор бүгдээр тэгээ гоё G-Dragon-ы концертоор 20 оны дараа дахиад ингээ гоё уулзцгаая. Тэр влог хийхгүй гэж бодсон. Тэр дундуур влог хийнэ. Тэгээ G-Dragon-ийнхаа влогийг тусднаас гоё хийнэ. Power, power, power. Gotta power. It makes me wanna cry. I know I'm never ever giving you up.